Би сэтгүүлч болдоггүй байна. Өнгөрсөн 8 жил гарын хугацаанд үзэгч та хүнтэйгээ хамтран чухал яриа нэвтрүүлэг болон бусад нэвтрүүлгээрээ маш олон чухал зочдыг хүлээн авч маш олон чухал сэдвүүдийг хөндсөн билээ. Уран бүтээлээ хэсэг завсарлаж, эгэл жирийн амьдрал донд эгэл жирийн хүмүүстэй хар бор ажилд худалдаж явахдаа бидэнд чухам юу саад болж байгаа юм бэ? Бидний амьдрал чухам юу хэрэгтэй юм бэ гэдгийг маш сайн тунгааж бодож үзснээс бидэнд шудраг байдал, шудрагаас маш ихээр дутаж байгааг ойлгосон. Хүрээлэн буй нийгэм маш их бухимдалтай байна. Хаасайгүй авсан, өгсөн, эдсэн, уусан, улгаалсан, шамшигдуулсан, ухан, ухахгүй, улгаачгүй Монгол, улгаач нүүрлсэн Монгол. Энэ бүгд цөм аимшиг. Хаана асуудал байна? Тэнд шийдэл яг хажууд нь байдаг. Шудраг үнний төлөө нүүр тулж шудраг ярилцъя. Шудраг гарыг болтгогийн ток шоу. Оройн тэрэг үзэгчтэй VTV-ээс шудраг гарыг ток шоу нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр үзэгч та хүнд уламж ёсоор бас нэгэн сонирхолтой зочныг өрн оролцуулж байна. Манай өнөөдрийн зочноор шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан доктор эдийн засагч доктор Төмөрбаатарын аюур сайхан өргөдөн оролцож байна. За асан гэсэнд уучлаарай те. Нэгэнд одоо ажиллаа өгсөн байгаа юм чи. За тэгэхээр нэвтрүүлгийн зарчим бол одоо юу гэдэг энэ нэвтрүүлгээр одоо та буддан шишинтэй юу? Бодсон шишинтэй. За нэвтрүүлгээр миний энэ дор зодог гэдэг судар байж байгаа. Тэгэхээр энэ судар дээр одоо гараа тавьж хагаад энэ нэвтрүүлгээр шудраг зөвхөн шудраг үннийг ярина гэдгийг одоо андаал хангарлах хэрэгтэй. За энэ бодлоо ярих хэлж байгаа юм биш үү тийм ээ. Энэ орой мэндийг хүргэе. Би бас сайхан шудраг яриа гэдэг нэртэй сайхан нэвтрүүлэг тийм ээ. Тэгэхээр одоо үүсэл бодол итгэл үнэмшил бас гуламжлалт бодсон шишинтэй. Тэгээ үнэхээр одоо бодит байдлыг ярих хэрэгтэй. Зөвхөн үг хэлээрээ биш нэгээ бас нэг зарим нотлог баримт дээр үндэслэж ярих нь зөв гэж бодож байгаа. Тэгээд таны нэвтрүүлгээр бас нэг одоо бодит үннийг одоо ярих болно гэдэг дангараглая. За нэр нь орсон зочдоос бас хамгийн сайхан тунгалаг тангараг тавилаа тийм ээ. Тунгалаг маш сайхан дэлгэрэнгүй тангараг тавьчлаа. Энэ бол бас нэг сайхан чанар байх гэж би бодож байна. Айх ичгэнгүй. Тэгэхээр мэдээж энэ буддын уламжлалт судар маань бас энэ дээр гараа тавьчихаа тэгээд дараа нь бодлоо туул тэгээд одоо юу хап гэдэг өрөөд авчихгүй ч гэсэн бас аянда алсуураа тэгэл бас их хэцүү юм болно гэдэг байдалтай байж байгаа тийм. За тэгэхээр таны өөрийн яриагаар эхлэе гэж бодож байна. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж байх хугацаанд та юу хийж бүтээж амжив? За гол миний баримтлсан зарчим бол ер нь одоо бүх шатанд за төрийн байгууллагууд эрх мэдэлтнүүд тийм ээ. Хууль бус ялангуяа өрсөлдөөнийг хязгаарласан энэ шийдвэрийг тийм ээ. Аль нэг аж ахуй эрхлэгчдэд давуу тал олгосон, хууль зөрчсөн, одоо төсөв мөнгийг одоо буруу байдлаар одоо зарцуулсан. Энэ зүйл дээр өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлээр хяналттай боломжтой байдаг. Энийг нь одоо тавьж ажилласан. Хоёрдугаарт энэ томоохон монопол давмгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг одоо бусад аж ахуй эрхлэгч нарыг шахах тийм ээ зорилготой энэ үйл ажиллагаанаас сэргийлж ажилласан. Гуравдугаарт нь одоо нийт хэрэглэгчдийг одоо энэ аж ахуй эрхлэгчтэй одоо шудраг ус хэрэглэгчийн эрхээ хохироосон энэ асуудлаас сэргийлэх тал дээр ажилласан. За бодлого барьж ажилласан. Үнэхээр одоо энэ орчныг нь сайжруулахын тулд өрсөлдөөний орчныг сайжруулахын тулд хэрэглэгчийн эрхийг одоо хангахын тулд бодлогын түвшинд юу хийж болох вэ гэдэг дээр бас тодорхой одоо хэрэглэгчийн эрхийн тухай одоо хуулийн шинжилсэн найруулга байна тийм ээ. Тодорхой одоо засгийн газрын одоо хөтөлбөр чиглэлүүд байна. Их мэтлэнгийн зүйлүүд дээр анхаарч ажиллаа. Гадаад харилцаа нэлээд бөхжүүллээ. За хяналт жалгалтын ажлыг бол нэлээд хийсэн. За үнэхээр одоо дарга даамал том одоо мөнгө төгрөгтэй захирал гэж одоо имиж аль нэг талыг барьж ирэх ашигт нь орж нэг талыг барьж нөлөөнд автахгүйгээр тэгэхээр одоо хуулийнхаа дагуу одоо ажилласан тодорхой яамдууд нийгмийн хамгааллын яам байна тийм ээ. Одоо энэ нийгмийн хамгааллын сангийн даатгалын сангийн одоо чөлөөт үлдэгдлийн хууль бусаар зарцуулж исэн асуудлуудыг одоо сөхөж тавьж залруулах дээр оролцлоо. Ашигт малтмлын газар уул уурхай яамны тийм ээ лиценз олгож байгаа асуудал оролцлоо. Боловсролын яам ихтэй сургуулиудын төлбөр тогтоож байгаа асуудлууд оролцлоо. Гэх мэтлэнгээр одоо нэлээд томоохон компаниуд бол байна л та. Иргэний хөдөлгөөний тэмцэгч Магна гэдэг хүн бол ардсан намд нэгдснээрээ шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дараагаар тавигдсан гэдэг яриа бол гадуур байдаг.
Би мэдэхгүй л дээ зүгээр би дам сургаас сонсож байгаа. Уучлаарай. Та яаж яваад энэ газрын даргуулч юу? Засгийн газар 2014 оны 12 дугаар сард огцорсон шинжилгээний засгийн газар тийм ээ Албан ёсны засгийн газар. Тэгээд засгийн газрын ер нь огцруулах энэ үйл ажиллагаанд бол бас нэлээд идэвхтэй оролцсон. Тэр хүртэл одоо энэ Монгол Ардын намын шинжилгээ орог байгуулах. Шинжилгээ орог бол 3 үндсэн зорилготой. Нэгдүгээр зөвхөн Ардын нам биш. Ер нь улс төрийн намуудыг шинчилж өөрчлөө, эрүүлжүүлээ. Хоёрдугаар нь Монгол төрийг эрүүл болгоё. Гуравдугаар нийгмээ хөгжүүлэх гэсэн юм цогц бодлоготой оролцсон. За засгийн газар огцорсны дараа одоо хамтарсан засгийн газар байгуулагдсан тийм ээ Монгол Ардын намтай. За тэр үед шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газрын дарга ажиллаж байсан хүмүүс өргөдлөө өгөөд одоо ажилласаа явцсан байсан. Тэгэхэд ер нь бол санал тавьсан. Монгол Ардын намын удирдлагуудын намын даргын зүгээс гэж ойлгож байна. Одоо гудамж талбайд гараад их хүн шүүмжилдэг тийм ээ. За яг ажил аваад үнэхээр одоо хийж чадах юм уу, чадахгүй юм уу гэдэг нэг энэ ажлыг санал болгосон юм. Ер нь бол яг миний зарчим бол ер нь угаасаа Монгол Ардын намыг засагт орохгүй гэсэн тийм зарчимтай байсан. Орж болохгүй, хамтарч болохгүй. Ягаад гэвэл хариуцлага тэгэхээр одоо энэ засаг барьж байгаа хүмүүс өөрсдөө үүрээд сөрөгчин болоод ингээ ажиллах ёстой гэдэг яг миний хувийн зарчим байсан. Нэгэнтээ одоо олон хоороо шийдээд намын байгууллагуудаар хэлцээ байгуурлаар шийдээд засагт орно гэдэг ийм санал тавихад бол баг хамт олонтойгоо ярьсан. Тэгээ энэ байгууллагын бас нэр нь сайхан нэртэй шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэдэг тийм ээ. Тэгээ олон түмний бас эрх ашиг хамгаалж болох юм. Дээрээс нь шинжилгээ орооны бас нэг зорилго нь төрийг эрүүлжүүлэх учраас энэ тал дээр бас нэг ажиллаад үзүүл яасан юм бэ гэдэг энэ байдлаар хүлээж аваад ингээ энэ ажлыг нэг жил хийсэн баг. Нэг жил хийсэн тийм. За тэгэхээр эхний асуулт бол одоо сэтгүүлчид бидний гарт ямар нэгэн байдлаар олдож орж ирсэн. За тэр тусмаа энэ бол энэ олон баримтууд материалууд бол урд нь шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газраас таныг байж явах үед нэг нэгээрээ гарч ижсэн баримтууд. Үе үе сонсогдоод, үе үе яригадаад алгуулсан. Энэ ингээд бөөнөрсөн байдлаар одоо гарч ирлээ л дээ. За тэгээд энэ дээр болохоор хамгийн түрүүнд миний ярих юм бол энэ үн докторжуулах гэрээний биелэлтийн талаар гэдгээс эхлэе л да. Миний гарт маш олон материалаар үн докторжуулах гэрээний биелэлтийн талаар нэг компани шудраг өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газрыг шүүх төгсөн тухай. За тэгээд хэд хэдэн компаниудтай хийсэн эвлэрлийн гэрээнүүд. Уг нь бол телевизээр тухайн шудраг өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газар нь хэрэглэгчийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тодорхой хэмжээний их хэмжээний одоо мөнгөнд торгуулууд тавилаа. Энэ хэрэглэгчийн төлөө тавьж байгаа торгуул юм а. Тэдэн 100 сая төгрөг, тэдэн тэрбум төгрөгийн торгуул тавьж байна гэсэн мэдээллүүд яваад энэнд нь шудраг өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газарт иргэд маш их талархалтайгаар хандж ирсэн. Гэтэл хожим хойно нь энэ бүх торгуулууд нь орж ирсэн юм уу гэвэл зөв орж ирсэн бай тодорхой хувь хэмжээ байдаг л баг. Миний гарт байгаа материалаар бол маш олон 100 сая төгрөгүүд торгуулуулж орж ирдэг зөвхөн эвлэрлийн гэрээ гэдэг юмар сарнсан байгаа. Нүүрэн дээрээ болохоор торгуул тавьдаг. Одоо янз янзын торгуул тавиад зургатаар гаргаад телевизээр дагуулж шоуддаг. Гэтэл ард нь яг торгуулаа тавьсан юм уу гэхээр нөгөөдөл баана харилцан тохиролцсон юм уу яасан эвлэрлийн гэрээ гэдэг юм байгуулад энэ торгуул бол ерөөсөө ирээгүй байна гэдэг юм. Торгуулийн хуудсуудын бас өгсөн байдаг. Тэгээ торгуулийн хуудсуудыг хүчингүү тооцсон юм материалууд байгаа гэдэг. Эдний компани хэрэглэгчийн эсрэг үйл ажиллагаа явууллаа гэд 400 сая төгрөгийн торгуул тавилаа гэдэг зургатаар гарчдаг. За иргэд бол юу гэж ойлгох вөхөр за торгуул тавигдсан юм байна. Тэдний компаниас даалуулж, энэ компани алуулж тэгж тэгэх ёстой гэдэг иргэд хандж яадаг. Гэтэл ард нь торгуулийн үцэг хүчингүү тооцсугаа гэсэн тушаал гаргаад явцсан байдаг. Ийм материалууд байж байна. За тэгэхээр энэс хамгийн түрүүнд үнд засгийн газраас явуулж исэн тухайн үед явуулж исэн үн докторжуулах гэрээний биелэлтийн талаар тантай ярилцах гэж бодож байна. Шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газраас барилгын салбарт үн докторжуулах гэрээнд одоо хяналт тавих үүрэгтэйгээр оролцсон байгаа. Тухайн үеийн одоо агентлагийн дарга Магна тухайн үеийн барилгат байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ Дүрнаар бол хамтарсан гэрээ байгуулсан. Гэрээ байгуулад энэ зээлийг олгоход хяналт тавьсан байгаа. За ингэж хяналт тавихтаа одоо шалгасан байгаа. Би яг сая барилгын үн докторжуулах одоо хөтөлбөрийн 44 тэрбум төгрөгийг зориулт бусаар зарцуулсныг дарагдуулсан гэдэг яриаг тавьсан л та. Миний одоо сүүлд ингээ гаргасан яриаг бол би
одоо гинт одоо нэг сонгуул төхөөл тийм ээ хэн нэгнийг харлуулах эсвэл өөрийгөө тавуулах байдлаар хийж байгаа могт биш. Энийг би агентлагийн дараагаар ажиллаж байхдаа дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг ажилуулад албан ёсны дүн гаргахад нь хэвлэлийн багварлаар тухайн үед нь одоо ил болгож исэн ийм асуудлыг саяхан удаа гаргасан байлээ. Гэхдээ ер нь бол одоо байгаа үннийг байгаагаар нь гаргах шударга байдлыг хүмүүст бас ойлгуулахын тулд энэ цаг хугацаа бол бас чухал биш гэж бодож байгаа. Тэр гэрээнд Магна гэдэг хүн бас нэг хэсэг байцаагч нартайгаа айлхтаа 44.1 тэр бумаг барилгын салбарын тэрийг би бол сонсоогүй дуулаагүй. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс асуугаад хинч мэдэхгүй байлээ гэж ярьж илээ. Тэгэхэд бол энэ 2013 оны 10 дугаар сарын 24-нд Магна 10 сая төгрөгөөр энэ шинтгэлийн гарт судалгааны хүрээлэнгээр энэ шалгалтын ажлыг хийлгэж энэ барилгын зээл авсан компаниудад шалгуулсан байгаа. Энийг тэр төрийн бас байгууллага нь шалгаад, зураг аваад, зориултын дагуу шалгаж өгөө гэдэг бүгдийг шалгаад өгтөгөө тайлан дүгнэлтэд ирүүлсэн байна. Энэ дээр гэрээний нөхцөлийг илт зөрчсөн аж ахуй нэгжүүд 3 байгаа. За зориултын бусаар буюу эргэлтийн хөрөнгөний зориултаараа ингээ өөр зориултаар ашигласан байгаа 6 компани байгаа байхгүй юу. Ингээд энийг эдгээрийн нийт одоо зөрчил нь 43.3 тэрбум. За тэгээ энийг нь ил болгосон бол шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газар үүний дарга яах ёстой гэх юм бол гэрээн дээрээ заасны дагуу нэгдүгээр зөрчлийг илрүүлсэн учраас нэгдүгээрт олон нийтэд компаниудыг зарлах ёстой. Хоёрдугаарт энэ зээлийн гэрээг нь цуцлаад зээлийг нь зах зээлийн хүүгээр төлөвлөх ёстой. Гуравдугаарт сангийн яамны тендерийн харж хсаалтанд эдгээрийг оруулах ёстой байсан боловч энийг ерөөсөө ингээд дарцсан байна. Тэгээ энд байгаа материалаар бол жишээлбэл ажлын хэсгийн эн чинь шудраг өрсөлдөөн эрхлэгчийн газар улсын байцаагчийн дүгнэлт гэж байгаа. Улсын байцаагчийн дүгнэлт нь өөрөө яаж гарсан бэ гэхээр гэрээний үүргээ зөрчиж зээлийг өөрийн эргэлтийн хөрөнгөөр зарцуулсан гэдэг компаниуд болохоор 5 богд 10 тэрбум, Очир нам 2 тэрбум, Ордгя 1.5 тэрбум, Monst Construction 1.3 тэрбум гээд мөнгө хөрөнгөний зарцуулалт бол тэрбумаар яригдж ирсэн. Иймээс ажлын хэсгийн дүгнэлт болон холбогдох бусад мэдээлэлээс үзэхэд Monst Construction компани, Montool компани, Бүрд Construction, Очир нам, Monst International, Ордгя, Төмөр Транс 5 богд, KCS, Puma зэрэг 10 компани гэрээний өргөө зөрчиж хөнгөлтөө зээлийг зориултын бусаар зарцуулсан гэдэг маягаар тийм. За тэгээд 6 компани болохоор гэрээний өргөө зөрчиж мэдээ баримт материал гаргаж үзээгүй гэж үзэхээр байна гэсэн юм улсын зөрчлийн дүгнэлт гарсан байгаа гэдэг тийм. Зүгээр энэ компаниуд зарлагдсан уу? Энэ одоо хөтөлбөрийг би бол иргэд одоо тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс сургаар сонсоод энийг бол шалгасан. Гэхдээ энэ материалуудын одоо яагаад ч юм те байгаагүй тэнд бол байхгүй тэр агентлагч шудраг өрсөлдөөн намайг ажил авахд бол алдагдсан. Энд байгаа тодорхойгүй. Тэгээ энэний мөрөөр явж байгаад би дахиж шалгуулад материалуудыг нь одоо зарим хүмүүсээс татаж авч өстой бийчээдээ тулж иж ингэж гаргаж ирээд наадах дүгнэлтийг гаргуулад 2 дугаар сард би олон нийтэд зарлаад тэгээ барилга хот байгуулалтын яамд зохих хариуцлагыг тооцоолохоор хандаад тэгээ энэхээ араас ажилласан. Тухайн үед бол тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ бүрийн барилга хот байгуулалтын тийм ээ шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газрын дарга Магнанаар гээд хамтарсан юм гэрээг байгуулад тэгээ энэ дээр хяналт тавьсан байдیں۔ Тэгээ энийг хамгийн гол нь гээд нуугаад дарагдуулаад тэгээ ямар нэгэн одоо энэ бол зөвхөн нэг гэрээнийх нь одоо хуулбар нь над явж байгаа байхгүй. Гэтэл 50 эдэн компани байгаа. Тэрний бүх гэрээ шалгасан материалууд тэр бол ерөөсөө юу ч аахгүй. Тэгэхээр энэ ч одоо шалгалт явуулаад тийм үү? Зөрчлийг нь тогтоогоод гаргаад энэ компаниуд бол зөрчил гаргасан байна. Энэ бол нөгөө засгаас өгсөн мөнгийг зориултын бусаар буюу үндсэндээ бол бүдүүлгээр засгаас өгсөн мөнгийг идчихсэн байна. Тэ? Гэдгийг уг нь зарлаад энэ компаниудаар ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Тэгэхээр энэ дээр шудраг өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газар одоо үндсэн үүрэгт ажиллаа хийгээгүй юм уу? Эсвэл санаатаагаар энэ материалыг хүмүүсээ зөрчсөнийг энэ олон тэрбум төгрөгийг идчихсэн уудчихсан зориултын бусаар зарцуулсан асуудлыг дарагдуулсан гэж үзэж болохоор байна уу? Үлгүй яах вэ? За дараачийн миний асуудал бол тухайн үе телевиз мэдээллийн хэрэгслүүдээр гарч ирсэн нэг компанитай холбогдох өшөөс нэлээд хэд хэдэн компанид яригдчихсэн. Голчлон одоо ярьж байгаа жишээ авч байгаа нэг компаниг үн одоо
хямдарсан байхад тийм үү? Одоо борлуулалтаа хийхгүйгээр түгээлтүүдийг зогсоогоод зохиомол хомсдол үүсгээд тэрнийхээ дундаас зохиомол хомслоос ашиг олсон. За тэгээд энэ хомсдол нь өөрөө 4.3 тэрбум төгрөгөөр хэмжээний тийм ээ. Торгуул болж исэн. За ингээд энэнийг нь хариуд нэг компани одоо хэрэглэгчийн төлөө газрыг болон одоо магныг шүүхт өгсөн байдаг. Тэ. За энэс цаашхан та ярих уу? Шалгаж үзлээ. Тэгээ. Энэ бол маш тодорхой асуудал байгаа тийм ээ. Тэгээ би мэдж байгаа юм. За энэ нэгтэй холбоотой зохиомол хомсдол үүсгэсэн хяналт шалгалтыг 2012 оны сүүлээр тийм ээ. Энийг бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга тухайн үеийн дарга магнаа бол хийлгсэн байгаа. 3 шатны шүүхээр явж үр дүнгийг гаргасан хүн байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой асуудал маш төр. Яг өөрийнх нь шалгасан асуудал, өөрийнх нь үед шүүхээр бүх шатны шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг нь өөрийнх нь байсан байна. 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дээд шүүхийн эцсийн шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэр гараад гарахад болвол энэ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Биелүүлээгүй жил хагас болоод ингээ ажиллаа өгөөд явсан байдаг. Шүүхийн шийдвэр бол хуулийн дагуу маш тодорхой гарсан. Нэг компани өмнөх жилийнх нь буюу 11 оны нийт одоо орлогынх нь борлуулалтын орлогын 1.2 хувиар нь тооцоод 1.2% тэгэхээр 4.9 тэрбум болж байгаа. Өрсөлдөөний тухай хуулийн 27-гийн 1.2. Энэ нь бол буруу. Яг л 27-гийн 1.2 чинь маш тодорхой зарсан байдаг. Нийт орлогоор нь биш. Зөвхөн зөрчилтөө тухайн бүтээгдэхүүний орлогоор тооцох ёстой гэдээ заасан байдаг. Тэрүүгээр нь тооцоо, бусд нь бол зөв байна гэсэн. Гэтэл яасан гэхлээр ерөөсөө энийг үндсэндээ бол нэг компани 4.9 тэрбум төгрөгийн өрөнд орсон гэсэн үг. Тэгсэн гэсэн. Яг хөө тэрийг нь бол буруу гэсэн л те. Дахиж тооцох гэсэн. Зөрчилтөө А92 дизель түвшнээс тооцоо гэсэн байхгүй. Гэтэл тэр тоо баримтыг одоо тооцоход одоо маш нарийн аривхтай ажил. Энийг бол гарах боломжгүй байгаа. За хоёрдугаарт их хэмжээний мөнгөөр торгочих юм бол аж ахуй эрхлэгчд хүнд байдалд орно. Бага торгочих юм бол намайг эзэн гэж хардна. Тийм учраас би одоо ерхий сайттай зөвшөлдслөө, шадар сайттай ярилцлаа, ингээд чиглэл авсан. Гэх байдлаар одоо ярьсаар ингээд ажиллаа өгөөд явсан ба. Гэтэл яг энэ тоо баримт шаардлагатай энэ тоо баримт нь бол хамгийн гол нь энэ ямар нарийн тооцоо бол хэрэггүй. Никээс 2012 онд шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ирсэн байсан таа байхгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр 2013 оны 10 дугаар сарын 7-нд гарлаа. 10 дугаар сарын 7-нд биелүүлэх боломжтой байсан. Гэтэл энэ одоо би бас хуулбарыг нь олж авсан л да дараагаар ярьж байгаа. Их хүн бас алдагдсан. Ирэхэд байхгүй. Тэгээд энийг бол хэрэгжүүлээгүй. За үнэхээр одоо энэ тоон одоо байхгүй маа гэж бодоход өрсөлдөөний айгүй хэцүү байхгүй маа гэж бодох юм бол бас нэг арга байдаг. Өрсөлдөөний тухай хуулийн 27-гийн 2 дугаар зүйл хэрвээ энэ тоон тогтоохдохгүй байвал тухайн компани одоо өөрийн хөрөнгийн 5 хүртэлхөөр торгож болдог байхгүй. Тэгээд шүүхийн шийдвэрийг одоо нэн дараа шүүхийн шийдвэр бол гарсан даруйдаа биелэгдэх ёстой шүү дээ. Тэгэх ёстой байтал бүтэн жилийн дараа 2014 оны 10 дугаар сарын 17-нд ажлаа өгөхөөс сарын өмнө тийм ээ. Энэ тоог одоо тогтоох ажлын хэсэг хичээг байгуулад ингээ ажиллаа өгөөд ингээ алга болсон. Тэгээ өөрөөр хэлбэл одоо аюур сайхан энийг одоо хариуцлага алдаж энийг биелүүлэх ёстой байсан гэдэг асуудал ярьж. Харин би энэ асуудлыг нь сөхсөн, гаргасан. Үнэхээр энэ тоон одоо тогтоохдохгүй байгаа юм бол би хариуцсан байцаагчд бол олон удаа хэлсэн. Тэр өөрийн хөрөнгийг нь тооцоод тэрнийх нь 5 хүртэлх байр нь одоо торгоё. Сая Just Magna-гийн яг хуульж байгаад үнэ нэг өдөр одоо нэг хэмжээгээр нэмсэн хэргийг одоо миний үед 3 шатны шүүхээр ялаад энийг нь би 12 дугаар сард 2.3 тэрбумаар торгосон байгаа. Тэр нь бол өөрөөсөө энэ мэдээлэл өгөхгүй байгаа. Өгөхгүй байгаа нь бол тогтоохдохгүй байна гэж үзээд хуулийн дараагийн заалтаар нь өөрийн хөрөнгөөр нь торгочихж байгаа. Тэгэх ёстой байсан. За энэ тухайн үед ярьж ирсэн мэдээллийг нэг хараадах тий. Эцсийн шат одоо тэгтээ шүүхийн шийдвэр бас сонирн гарсан байхгүй. Яг өнөөдөр ямар боломж байна вэ гэхээр нөгөө бид нар бас яг уг нь хуулиар бол одоо тухайн компани өнгөрсөн жилийн орлогоос хүү тооцож торгоно гэж байгаа. Гэтэл шүүхийн шийдвэр яаж гарсан бэ гэхээр бас орлогоос өдгөнөөр шудраг ус байна. Яах ёстой гэхээр бас тухайн үед тэр нэг Петровск компани одоо зөвхөн 92 бензин дээр хязгаарлалт хийсэн, 92 дизель дээр хязгаарлалт хийсэн учраас тэр бусд 80 энтергээд бензинийх нь орлогыг хасаад тэгээд тургуулаад 92 дизелийн хан орлогоос над хувиа тооцоод дахиж 50 гэж ийм шийдвэр гарсан байхгүй. Тэгэхээр энэ бол бас л угтаа бол одоо шүүхийн шийдвэр бол хуулинд нийцээгүй юм шийдвэр гарсан. Тэрний дагуу одоо
тооцоо хийж байгаа гэсэн үг. Энэ маш нарийн тооцоо гарна л та. Гэхдээ би таныг за одоо эдийн засаг ийм хэцүү байхад хувийн компаниг ингэж торох гээд байх нь одоо миний дотор хүн энийг зөвшөөрөхгүй байна гэсэн ярилцлагыг ч оруулж үзээ гайхсан л та. Үгүй яг нөхцөлөд ямар байна вэ гэхээр бас хоёр талтай мөнх байсан даа. Үнэхээр одоо 4.9 тэрбумд нь тулгаа торгож болно. Асуудал тэгээд явах юм бол энэ компани бас үйл ажиллагаа доголдох асуудал үүснэ. Тэгэх юм бол нөгөө бензин колонкт чи бензин байхгүй бол энэ магнит торгоод бас бензин болчихлоо гэж байна. Энэ л өөрөө энийг торгуул. Яг үнэ та 50 байж л да би дуусгах юм да. Та бас би маш 50 та их олон жил сонд сэтгүүлч байсан болохоор бас телевизэн сэтгүүлч чинь хүний яриаг бас нэг дуустал сонсох боломж ярих боломжийг олох хэрэгтэй байхгүй. Тийм дараа нь яг бичгэд нэгээр ах шууд үзэж байгаа үзэгчдэд бас арай өөр өгдөг баг тийм ээ. Арай бас баг тавьчих юм бол нөгөө магнит чинь бас Петровистамд ингээ хувилдаад тургуулын баг тавьчихлаа гэж ярих баг тийм ээ. Би энэ асуудлыг шадар сайдын хүрээнд ярьсан. Одоо энэ тургуулыг ямар хэмжээнд тавих вэ? Үнэхээр эдийн засаг хүнд байна уу, үл хүнд байна? Энийг бол зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ тургуулыг бас ямар хэмжээнд авах ёстой юм бэ? Ямар ч байсан дахиж тийм зах зээл дээр цохиомл, хомсдол гэдэг бид нар одоо зүйл ангаар тэр компаниг шүүхтэд ялсан л да. Урд өмнө манай эдийн засгийн түүхэнд байгаагүй ийм шинэ кейс. Тэгэхээр бол тургуулыг авах ёстой үйл авах ёстой. Хэмжээнд харин зөв байх ёстой гэдэг энэ зарчимтай байна. 4.9 гэдэг тоо яаж гарч ирсэн юм? 4.9 гэдэг бол Петровис компани 2013 оны орлогоос хувь тооцоод 2% торгосон тургуул. Миний бодож байгаагаар бол яг үнэндээ ард түмэнд энэ одоо нефтийг зохиомл хомсдол үүсгэхэд одоо ард түмнийг хохироосон л болвол оногдсон торгуулийг тийм үү олгуулах л ёстой болчихдээ. Гэтэл торгуулыг өөрөө тавьчихад буцаагаад нөгөө торгуул тавьсан компани хөөрхөн амт бас ойлгохгүй болохгүй гэж яриад хахаар яг тухайн үед яах гэж торгуул тавьсан юм гэдэг бол болчиход байна л да. Тийм. Яг энэ бичлэгтэр бол ерөөсөө яг сэтгүүлч өөдөөс харж байгаа дулаанцаа худлаа ярьж байгаа байхгүй. Нэгдүгээр худлаа ярьсан юм бол шүүхийн шийдвэрийг худлаа тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг дээр одоо шудраг бус, хууль бус тийм ээ бөөрийнхээ шийдвэр гаргасан. Хуулийн дээр нийт орлогоос тооцох ёстой. Гэтэл шүүгч болвол одоо тухайн зөрчилтэй бүтээгдэхүүнээс торох ёстой гэж гаргасан. Энэ хууль бус гэдэг байгаа үстэй. Гэтэл өрсөлдөөний тухай хуулийн 27-гийн 1-2 дээр маш тодорхой заасан. Зөрчилтэй тухайн бүтээгдэхүүн. Шүүхийн шийдвэр бол хуулийн дагуу гарсан гэж би үзэж байгаа. Ягаад гэвэл энэ яа харахгүй байна бодит байдлын. За хоёрдугаарт бас нэг ноцтой юм нэг гэх юм бол за энэ маш нарийн тоомоо одоо тооцох ёстой гэдэг энэ тоон бол ирсэн байгаа тийм байсан. Агентлаг дээр байсан. За гуравдугаарт бас нэг ярилцлаган дээр би бас санаж байна. Энэ сайн одоо өрөвдсөн тийм ээ компаниг өрөвдсөн эсвэл би хард болох чинь ерөнхий сайттай зөвшөлдсөн гэж хэлж байсан. Тухайн үеийн ерөнхий сайд Алтайг шадар сайттай ярьсан гэж байна. Тухайн үеийн шадар сайт тэр биш тав. Хэрвээ ингэсэн бол энэ бол хууль бус. Ягаад гэвэл ерөнхий сайд шадар сайд бол нэгэнд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх, эс биелүүлэх, торгуулийн хэмжээг одоо ямар нэгэн байдлаар хэлэх, чиглэл өгөх, тийм зөвшөлдсөх эрх бүхий субъект бол биш байхгүй. Нэг бол энэ нөхөр худлаа ярьж байгаа. Нэг бол тэр цаад тэр хүмүүс нь үнэхээр чиглэл өгсөн бол тэр хүмүүсээс нь асуугаад ямар чиглэл өгөө тэр үед нь яагаад дарагдсан гэдэгт бол одоо тэрний дараа энэ шүүхийн шийдвэрийн дараа бол жил хагас өнгөрцөн байгаа байхгүй. Тэрний дараа 15 оны 1-р сарын 7-нд би ажиллаа авсан. Тэгэхэд одоо хэрвээ би тэрийг одоо янз бүрийн байдлаар ийм болцсон бол одоо оролцсон бол тийм ээ одоо магнаа ингэж ийм баримт нотлогоо гаргаал тийм ээ энийг ийм байна гэж хэлэх тийм шаардлага бол байхгүй шүү дээ. Хариуцсан ажиллаа л хийх хэрэгтэй. Би бол өөрөө үнэхээр одоо энэ залуугийн би анх санаачлаад хийсэн ажлыг нь бас нэг өөрийнх нь нэртэй явж байгаа юм байна да. Үр дүнд хүрэх чинь барилгын метр квадрат тэр жаст юу сөөхүүд байна тийм ээ. Жаст магнаа байна. Гэх мэтлэнгийн одоо банкны нэг хувийн шимтгэл яг энэ магнагийнх биш л дээ. Тэрний өмнөх үеийн мандах гэдэг дарга банкны нэг хувийн шимтгэлийн асуудлыг анх гаргаад одоо ард иргэд болохоор магнаа хийцэн юм шиг боддог л доо. Тэр үеийн ажлуудыг би одоо үнэхээр үр дүнд хүрэхийн төлөө бас ажилласан. Гэхдээ хажуугаар өөрийнхөө санаачилсан бас ажлыг үр дүнд хүрэхийн төлөө ажилласан. Гэхдээ яг өөрөө өөрсдийнхөө хийсэн хяналт шалгалтаа бас нэг бүрэн дүүрэг үр дүнд хүрэх үүрэг хариуцлага нь яг зөвөр тустай асуудал байна. За дараагийн бас нэг асуудал хосныг хуудсан материал. Шудраг өрсөлдөөн хэрэгжлийн төлөө газрын нэхэмжилтэй Монголын сууц өмчтөний холбооны дээд зөвлөл төрийн бус байгууллагад холбогдох Монголын сууц өмчтөний холбооны дээд зөвлөлийг татан буулгах 568 сая 555,523 мянган төгрөг. Зөв. Төгрөг гаргуулах тухай нэхэмжлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж нэхэмжлийн шаардлагаа өөрчлөн дараах нөхцөлөөр тохиролцож гэрээ хүчин төгөлдөр болсон даруйд авах арга хэмжээг авч хэрэгжүүлээ гэж. Шүүхийн шийд гүйцэтгэх хуц тий. Тий. Шүүхийн шийдвэр.
Тухайн суусамшигчдын холбоо буюу суусамшигчдын холбооны дээд зөвлөл гэдэг байгууллагатай бас л хэрэглэгчийн эрх ашигын төлөө зөрчил үүссэн. Суусамшигчдын холбоо гэдэг энэ байгууллага хэрэглэгчийн эрх ашиг ноцтойгоор зөрчиж байна гэдэг гомдлууд гарч ирсэн. Тийм үү? Энийний буйнаар уг нь овооч засарсан гэж бод. Гэхдээ энэ бас л артлан шал өргөдөг. Тэ. За энийг та үзсэн тохиолдол материал. Тэгээ одоо ард ирээд юу гэж ойлгох юм одоо сүүхийн дээд зөвлөлтөй шудраг хурцтай хэрэглэгчийн төлөө газар нэгээгээ үзээ нэхэд байлаа оролцоо тийм ээ. Одоо энэ татан буулгахаар болчлоо. 568.5 сая төгрөгийг гаргуулахаар болчлоо л гэдэг юм ойлголттой гаргуулсан гэдэг ойлголттой байсан. Би ч гэсэн тийм ойлголттой байсан. Гэтэл шүүхтэр очиод эвлэрсэн. Эвлэрээд энэ одоо татан буулгах энэ юугаа болиулсан. Одоо энэ шаардлага зөвлөлт 568.5 сая төгрөгөө нэхэмжлэхээс татгалцсан байна. Яагаад? Тэрийг мэдгүй. Одоо эвлэрийгээл одоо тэгсэн бааз. Тэгээ наа чи нэг ноцтой юм байдэ. Эргээд шүүхтэр татан буулгах 568.5 сая төгрөгийг гаргуулах асуудлыг эвлэрэлийн гэрээнд тодорхой тусах ёстой байдаг. Заавал хамгийн гол хоёр заалтна. Мөнгөн дүн. Тийм мөнгөн дүн. Гэтэл тэрийг нь шүүгч оруулаагүйгээр над юу гэж гүйцэтгэлээ гаргацсан байна. Эвлэрлээ баталсан. Тэгээ эргээд хариуцлага тооцох гэхэлэр ямар ч тэрийг гаргах боломжгүй. Тэгээ энийг нь бол бас тухайн үед ингэ чимээгөө захимжид өөрчлөлт оруулах тухай гэдэг нэмээ заачсан байна тий. Тэгээ би дараагаар нь над шүүгч чинь бас л холбогдох байгууллагууд дүүхэн хууль зөрчсөн марсан энэ гэж нэлээд болж иж шүүгч нь энэ юугаа захирамжаа өөрчилсөн байна. Тогтоолоо. Тийм ээ. Өөрчлөхдөө энэ хоёр 568.5 сая төгрөгийг гаргуулна, татан буулгана гэдгийг нь оруулсан. Энийг орхигдуулсан байдлыг нь техник алдаа гэж байгаа байхгүй юу? Техник алдаа чинь нэг үг үсгийн алдаа гэж болно доо тийм ээ. Мөнгөн дүнгийн алдаа. Гэтэл бүр ийм том ноцтой утга агуулгатай юм алдаа, техник алдаа гэсэн юм хэлж байгаа. Тэгээ яг наадах чинь би шүүхийн ерөнхий зөвлөлийн усны 910-нд нөгөөд ингээ шалгуулад ийм арга хэмжээг аваад ажилласан. Гэтэ яг гол юм нь бол шүүхийн энэ хоёр бас заалтыг оруулсан. Одоо тэгэхээр энэ суусамжтын холбооны чинь сүртэй суусамжтын холбооны дээд зөвлөл гэдэг төрийн бус байгууллага одоо байхгүй татан буугдсан уу? Энэ байгууллага байгаа. Байгаа 568.5 сая төгрөгийг гаргуулах энэ асуудал нь бас адилхан шүүхтэр явж байгаа. Энийг би тавьцсан явж байгаа. Татан буулгах нь бол чөлөөтэй болчихсон байгаа. Хамгийн гол нь татан буулгачих юм бол энэ мөнгө төгрөгөө төлөхгүй шүү дээ тийм хариуцлага хүлээхгүй. Тийм учраас эхэлж мөнгөийг төлөвлөж иж тэгээд татан буулгах асуудал одоо тавигдах хэвээр. Яг намайг ажиллаа өгөхийн өмнө бол би нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт бол гүйцэтгэлээ хууц гаргуулахаар хандцсан ийм байдалтай байгаа. Тэгвэл бол одоо хожим хойно сэтгүүлч ч гэсэн анхаарах хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн энэ материал байж байгаа юм чинь шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг энэ суусамжтай холбооны дээд зөвлөл гэдэг төрийн бус байгууллага 568.5 сая төгрөг төлж үгүй юу? Энэ байгууллага татан буугдсан юм уу? Энэ мөнгө төлөгдсөн үгүй юу гэдгийг бас дахин шалгаж үзэх хэрэгтэй. Энэ чинь явж нөгөө шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын өөрийнх нь одоо ажлын үзүүлэлт болчих юм тийм үү? Мэдээж удирдлага бол тэр газрын байцаагч нар ажиллаад байдаг. Хүмүүс нь ажиллаад байдаг. Тэ? Тэгээд энэ ажиллаа хийгээл бүгдөө янз дүгнэлтүүдээ гаргаад ингээл янз янзын одоо ажлуудаа хийгээл хөлөө товтол явцгаагаал байдаг. Ингээд ард талд нь тэгээд торгуул хууц тавиад энэ бол хууль зөрчиж байгаа юм байна гэдэг тэр ажилтангууд шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн газрын ажилтангууд тогтоогоо зэрэг хэн нэгэн дараа нь очиж эвлэрчдэг бол одоо чи ямар хэрэг байсан юм. Энэ ажлыг хийх шаардлага байсан юм уу гэдэг. За эвлэрлийн гэрээ. Сонгон хангаа гэх компани чинь супермаркет баха. Миний дэлгүүр сүлжээ. Тий, миний дэлгүүр сүлжээ тий. За миний дэлгүүр сүлжээ сонгон хангаа компани. За миний дэлгүүр сүлжээ бол нэр үнэндээ л яшигтай газар. Намайг одоо ямар нэгэн байдлаар нэр төрд халлаа гэж үзэж байгаа бол надад миний дэлгүүр сүлжээгээр хугацаанд дууссан бараа бүтээгдэхүүн, өттэй бараа бүтээгдэхүүн зарж байгаа 2-3 зургууд миний утсан дээр яг одоо байна. За дээрэс нь энэ сонгон хангаа компани буюу миний дэлгүүр сүлжээтэй бас шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бас л асуудал үүссэн байдаг. Бас хэрэглэгчийн эрх ашигын төлөө тийм үү. За тэгээд нэг бусдаас дараа тооцоогоор худалдаа авсан бараа бүтээгдэхүүнийг өөрийн сүлжээлүүрийн борлуулалтын цооцны системд оруулан кодлох
их үнслэр барааны нэр төрөл тус бүрээс 5,000 төгрөгийн төлбөрийг эрүүл шалаас авдаг байсныг дараах байдлаар хууль нийцүүлэн тоцоо гэдэг. Энэ 5,000 төгрөгийг ялгаргүйгээр авах. Барааны кодтой бараа бүтээгдэхүүн эрүүл шалаас төлбөр авахгүй энэ төр юмнууд байсан. Тэгээд тухайн үед энэ ямар торгуул тавигдсан байт юм бэ? 900 сая шахам төгрөг. 900 сая шахам төгрөгийн торгуул тавигдсан байт. 900 сая шахам төгрөгийн торгуулийг авсан уу? Аваагүй. За аваагүй гэдгийг нотлохоо нь өөрөө энэ эвлэрлийн гэрээ гэдэг юм байна. Эвлэрлийн гэрээг одоо хэн хийсэн байт юм дээ? Агентлагийн дарга чиглэл өгж шилжүүлэх ёстой л тоо. Тийм үү. Байцаагчаараа хэлбэл. Байцаагчаар хэлнэ. Тийм. За гэрээ байгуулсан аадлыг төлөөж итгэлэгчсэн төлөөлөгч очир хуйг бие талыг төлөөлөж Цэ Эрхэн Баяр гэдэг хүн эвлэрлийн гэрээ байгуулсан. Нөгөө хэрэглэгчийн эрх ашиг зөрчөөд байна гэд хилээд тэгээд хэдэн зуун саяар нь торгуул тавиад хахад тавилаа шүү. Одоо эднийх бол торголоог бол зуртаар гаргаад байдаг. Бидний төр гаргаад байдаг. Гэтэл ард нь дахиад эвлэрлийн гэрээгээд ингээд торгуулийн мөнгө нь орж ирдэг. Тэ. За энэ тухай та мэдж байгаа юм аа тодорхойлчихгүй. За шүүхтэр очиод яг нөгөө хяналт шалгалтаа хийгээд торгуул тавиад тийм ээ. За шүүхтэр очихлаар нөгөө компани гомдол гаргаж байгаа юм л та юм дээ шин чи төлөхийг хүсэхгүй шүү дээ тийм ээ. Шатчтай шүүхээр явна гэж гомдол гаргадаг. За тэгэхэд бол очиод эвлэрээд энэ одоо торгуулаасаа татгалзаад ингээд эргэсгүй болчихж байгаа. Гэхдээ яг хуу энэ мөнгийг тийм ээ дараа нь хяналт шалгалт хийгээд хэрвээ дахид зөрчил байх юм бол шүүхгүйгээр авнаа гэдэг юм ярьж байгаа байхгүй. Гэтэл тэр процесс бол асар хэцүү. Ягаад гэвэл эвлэрлийн гэрээн дээрээ тийм ээ дахид зөрчилсөн одоо ямар ч үйл маргах илт тийм одоо баримтаар нотлогдсон тохиолдол тэр чинь дахиад шатчтны зөндөө юм болно. Тэр практик төр бол аюул хэцүү. Тэгээ энийг бол эвлэрээд ингээд бас байхгүй болчихж байгаа байхгүй. Улсын төсөлд ороогүй. За дараачийн бас асуулт. Би за одоо нэвтрүүлэг амжих юм чи. Уг нь бол миний утсан дээр нэг өтөттэй компот зарж ирсэн, худалдаалж ирсэн бараа бүтээгдэхүүн үн код 2-ыг солиод тавьдсан те. Би 3,000 байна гэдээ аваад юмнийхаас агсан дотор хийх гэсэн чинь 5,000 байна ч гэдэг аваад хийх гэсэн чинь нөгөөх нь яг үндэ 10,000 төгрөгийн үнэтэй ч байдгүй. Нэг дахин нуурсан үнэтэй байсан. Код шошиг 2 нь буруу байсан ингээд би жоохон материалууд цуглуулаад бөгнөлөө л. Тэгээ нэг үсэн гаргаж тавья гэж ингээд бодоод те. За дараа номын компани. За номингийн тухайн үед номин компани тавигдчихсэн одоо шийдвэр бол бас л телевизүүдийн анхаарал татаж тухайн үед О Магна гэдэг хүн яасан мундаг баатар хүн байсан. Энэ хэдэн компаниудыг нэг нэгээр нь алж өөнө нугалж өөнө гэл ингээд иргэд би ч гэсэн хөвдөх баяртай байлаа. Магна гэдэг шудраг залуу гарч ирээд одоо будаа олгож байна да энэ шудраг ус муу дураакуудыг гэл бодчихлаа. За тэгэхээр энэ тухайн үед одоо номин компанитай хийгдсэн 2014 оны 2 сарын 11-ний өдөр буюу тухайн номын компанитай шудраг устай хэрэгжлийн төлөө газраас торгуул тавигдсны дараа чи баг зөндөө удааны дараа юм биш тийм үү? 2 сарын 11-ний өдөр хийсэн эвлэрлийн гэрээ байж байна. Бас эвлэрлийн гэрээ. Тэгэхээр номын компанитай ямар үйл явдлыг та судалж үзсэн үү? Тэгээ үзлэгийнхаа бас л адилхан 1.1 тэрбум төгрөгөөр торгосон байдаг. Торгохдоо бол одоо энэ аж ахуй эрхлэгчдэд одоо гэрээг нэг талаас тулгасан тийм ээ одоо тэрхээ одоо нэг талаас тулгаж борлуулсны төлбөр хураамж авдаг байсан гэдэг гэх мэтлэнгийн үндэслэл гаргаж ирээ 1.1 тэрбум төгрөгөөр торгосон. Торгохдоо энэ миний дэлгүүртээ яг адилхан шүүхтэр очиод бас эвлэрээд одоо энэ торгуулаасаа татгалцсан. Эвлэрлийн бас гэрээний адилхан дараанд одоо эзэж төлөвлөх боломжтой. Тэр бол бас дахиж хэлгээд бол эвлэрлийн гэрээ нь болохоор 3 сая төгрөг авдаг байсныг бойлуулсан. За нэгийн 2 цаас нь худалдааны хамтран ажиллах гэрээ жижиг нийлүүлэх сал гаргаж өгдөг байсныг бойлуулсан. Барааны хадгалтын хугацаанд усад харилцаж бараах буцааг нөхцөлийг өөрчилж борлуулагчид нийлүүлсэн бараа ингээд зөрчлүүдийг арилгасан учраас бид нэр эвлэрсэн гэсэн ийм юм тавьсан байна тий. За ингээд эвлэрсэн байна. За тэгэхээр дараачийн бас нэг материал. За яг нөгөө таныг бол нөгөө дотор компанид нь өөрөө ажиллаад энэ өдөрлөгтөнд байж учраас танаар тайлбарлуулахад их дөхөн байгаа байхгүй тий. Яг удирдлага нь байсан учраас энэний төлөө тэмцлийг бас л явуулж исэн учраас тий. За шудраг дөрсөлтөө хэрэглэгчийн төлөө газраас Мяд компани, Женга Tour Brew компани, Air Market Holiday компани, New Julchin Tours компани, Julchin компанид зориулсан одоо торгуулийн хувьцууд байна тийм үү?
Энэ торгуулийн хуудсууд төлөгдсөн үү? Торгуулийн хуудсны нийт түн бол шудраг ус дээржийн төлөө газраас гомдлуудыг судлан шалгаж улсын байцаагчийн шийдвэрийг хүчингү болгох үндэслэгүүд тухай шийдвэр гаргасан байна гэж байна тий. Гэтэл энэ шийдвэрүүдийг 021 0 22 23-ны 2 өдрүүлсэн 24 25 дугаартай шийдвэрүүдийг тус хүчингү болгож байна гэдэг. Дарга улсын ерхий байцаагч Магна нийт 268 сая төгрөгийн торгуулийг одоо улсын байцаагч Магна гэдэг хүн өөрөө хүчингү болгох шийдвэр гаргасан байна. Нэг талд нь байцаагч нар ажиллаад хүмүүс ажиллаад торгуул тавиад зөрчил илэрлээ гэдээ яваад байдаг. Нөгөө дарга нь болохоор энэ торгуулууд чи би хүчингү болгоно гэдээсэн. Ийм эрх мэдлийн хүрээд таны ажилд байгаа юу? За би 1 жил ажилласан тийм ээ. 1 жил ажиллахдаа би одоо байцаагчаараа торгуул тавиулчаад эсвэл өөрөө торгуул тавиулчаад нэг ч хүчингү болгосон тохиолдол байхгүй. Хоёрдугаарт нэг ч тийм шүүхтэр эвлэрсэн тийм ээ. Байцаагч ажиллаад торгуул тавихад дарга нь дуудаад хүчингү болгодог юм байх уу? За тэрийг бол хуулийн дагуу хийдэг тийм ээ. Тэр ихтэй тэр хуулийн дагуу юу үгүй юу гэдэг бас нэг асуудал бол тусдаа асуудал. За наад асуудал дээр чинь за яг энэ аялал жуулчлалын компаниуд дээр бол бас нэг өгсөн хуульцсан картел гэсэн үг хэлэлцээр зөвхөн одоо аль нэг аж ахуй эрхлэгч давуу тал олгоод хоорондоо мятта гэрээ хэлцээр байгуулад зөвхөн өөрсдөнд нь хийн тийм ээ. Өөр компанитай бол хийхгүйгээд тэг өрсөлдөөнийг хязгаарлалцж байгаа байхгүй. Тэгээ хариуцлага нь бас нэлээд өндөр нийтдээ 268 сая төгрөг. Тэгээ энийг хамгийн сонирхолтой нь болохоор яг агентлагийн дарга Магна бол яг өөрийнхөө гараар эхлээд бол энэ торгуул хуульд нийцсэн байна гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээ хуульд нийцсэн торгуулийг хүчингү болгох үндэслэл байхгүй. Тэгчээ дараа нь ихтэй уулзлаа зөрчлөө арилгасан хүчингү болголоо гэж байгаа. Тэгээ энэ дээр төрийн ялж шалгалтай юм биш үү? Даргатай нь явж ороод уулзаал тэгээд асар их өндөр эрх мэдлийг эдэлж шүү дээ тийм ээ. Тэр бол хууль заасан эрх мэдлийг хэтрүүлж гин гэсэн үг байна. Тэр төрийн ялж шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд бол хүчингү болгох үндэслэлийг заасан байдэ. Хүчингү болгохын тулд зөрчлөө арилгаад энийг нь давтан хяналт шалгалтаар тогтоож улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоох хэрэгтэй. Ямар нэгэн дүгнэлтгүйгээр хүн би уучлаарай би алдаа хийчих буруугаа зөвшөөрж би зөрчлөө арилгасан шүү дахиж тэхгүй гингүүд гар үсгэж зураа ингэсэн. Хоёрдугаарт наа чи юуны картелийг бол өрсөлдөөний тухай хуулийн 20 дээр юу гэж заасан бэ гэх юм бол зөвхөн сайн дураараа илчилсэн тохиолдолд хүчингү болгох багасгах боломжтой торгуулийг. Ингэж багасгахдаа дарга биш шудраг өрсөлдөө эрхлэгчийн төлөө газар чинь 9 гишүүнтэй хуралдаантай. Тэр хуралдааны шийдвэрээрээ шийднэ гэж байгаа. Гэтэл ийм одоо зүйл хийцэн. Тэгээ энэ дашрамд хэлэх юм бол яг энэ шудрага яриа гэдэг тулдаа одоо ингээд яг элен далангүй ярьж байна тийм ээ. Хин нэгний энэ одоо харлуулах муу үзэх тийм зохиол ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь одоо жишээл аюур сайхан гэдэг намайг тийм ээ нэр хүндэд халдж гин худлаа гүтгэж гин гэдэг тахлаар хүмүүс чинь хинд нь итгэх хинд нь итгэхгүй мэдэхгүй шүү. Үнэхээр бод байдлыг нь мэдэх хэрэгтэй. Тэрийг нь мэдхийн тулд нотлох баримт бод материал дээр үндэслэж бас ярих хэрэгтэй. Тийм ээ. Бас адилхан шудраг бай гэж байгаа юм бол шудраг л бай л да. За энд байгаа материалууд шудраг өрсөлдөө хэрэгжүүлэх газрын одоо аюур сайхан даргын цуглуулч одоо өдөө боллоо хийсэн материал маш их материал байна тий. Таны урж байна миний хоёлоо бол ерөнхийдөө ярьж бараг амжихгүй шахмал юм байна. Энэ цаг хугацаа байгаад байдаг. Улсын байцаагчийн шийдвэрийг хүчингү болгох тухай гэд ингээд улсын байцааг шийдвэр гаргахдаа зэрэг дарга улсын ерөнхий байцаагч Магна гэж. Улсын байцааг шийдвэр гаргахдаа зэрэг Штимэ Лебонс болон Соломос компанид өрсөлдөөний тухай хуулийн 27-гийн 1-3 залтаар тус бүр 10 сая төгрөг торгох захиргааны шийдвэрт оногдуулсан хууль зүйн талаас үнэлэлттэй болсон байна гэж. Тэгсэн мөртлөөс 2-дугаар залтан дээр болохоор ногдуулсан 10 сая төгрөгийн торгуулийг хүчингү болгох одоо дүгнэлтийг гаргаж байна гэж. Ерхий байцаагч. Нөгөө ард түмний баатар би бол шулуухан хэлэхэд Магна мундаг залуу, сайн залуу байсан. Би Магнад одоо болтол саяыг хүртэл сая 2 хоногийн өмнө би Твиттер хуудасаар одоо Магнад загтлавчиж байсан. Натаа нэвтрүүлэгт орооч гэж бичиж байсан. Гэтэ би Магнад итгэж байсан. Үнэхээр итгэж байсан. Одоо тэгээд ингээд байцаагч шийдвэр гаргаад 10 сая төгрөг торгочхоор нөгөө нөхөр дарга дээр нөрөө Магнадаар ороод уулзчихаар одоо дарга улсын ерөнхий байцаагч Магна хүчингү болгочдөг юм. Инхээр энэ улсад чинь тогтоол шийдвэр гэдэг нь яаж хэрэгжих юм бэ? Инхээр энэ улсад чинь нөгөө хууль дүрм гэдэг нь яаж үйлчлэх юм бэ? Инхээр энэ бүхэн чи өөрөө яаж хууль дүрмийн хүрээнд байж болох юм бэ гэдэг асуудлууд цогцолж гарч ирнэ. Тэгэхээр одоо миний хувьд харамсалтай л байна. Уг нь бол
Магнаг Ардын Баатар болгож дахиж их хүндэлж Магнаа бол залуу хүн гарч ирээ шийдвэг зочмог гарч ирээд зоригтой гарч ирээд энэ хэдэн ард түмнэл өөрдөд байдаг зарим нэгэн шудраг ус компаниудыг өстө будаа олгож байна гэж бодож үйсэн чинь ингээд нөгөө будаа олгосон гэсэн бүх асуудал маань буцаад ардаад бүгдийн тохиролцсон шийдвэр нь хүчингүй болсон таргуулууд нь алга болсон байна гэхээр бас харамсалтай байна. Дахиад энэ улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай буян компани ерхий захирал Б жаргал сайхан танаа гэж яагаад тус бүр 3 сая төгрөгөөр торгох захиргааны шийдвэр онцлуулсан хууль зүйн талаас үндэстэй болсон байна. Гэхдээ 3 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгох дүгнэлтийг гаргав. Манай буянгийн жагаах жууг нь одоо би баян хүн ч юм уу гэж дайраад идэг штеп. Энэ тийм үгүй юу? Буянгийн жагаахаа 3 сая төлчихгүй яасан бэ? Тэгэл энэ магнатар ороод хүчингүй болгуулаад царайлтсан юм дээ яасан. Тэгээд хилчмэр санагч яг үнэ л гээд. За ингээд ярингуут одоо бүр ингээд компанийн захирлууд руу хандаал инх туяа танаа буянгийн жаргал сайхан танаа хатан сүлжээ захирал компани захирал Бадам хаан танаа гэл одоо бид нар хүчингүй болгож байна. 3 саяга хүчингүй болгож байна. 10 саяга хүчингүй болгож байна. Тэгэл уг нь зургатыг нэг авч чиг нүсэр торгодог. Тэгэл буцаагаад хүчингүй болгоол тавьчихд. Гоё юм уу гоё. Тэ. Мань мэтийн амт орсон бол алуулж яахгүй үү. 3 сар компани захирлын. За ингээд энэ хамгийн сүүлийн материалыг бол танаар маш сайн дэлгэрэнгүй яриулахгүй бол би бол дур мэдэж ярих материал биш ээ. Энд бол маш олон материалыг ингээд хүчингүй болгосон тухай яригч. За энэс өмнө нөгөө Дастан компани тухай тийм үү? Дастан компани чинь Баян Улгийн аймгаар эднийх бол стандартын бус бензин оруулж ирсэн байдаг тийм. Тухайн үед стандартын бус бензин оруулж ирсэн одоо шудраг устай хэрэглэгчийн төлөө газарт мэдээлэл нь хүрээд ингээд энэ компани бол зөрчлөө арилгуулах болон бас л торгуулийн арга хэмжээ авагдсан байдаг. Энийний тухай та нэг ярихгүй. Энэ бол одоо дуусаагүй ажил баг шиг байна. Наа чи ерөөсөө тэгээд дүгнэлтийг нь гаргаад албан шаардлагыг хөргүүлээд ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр ингээд бас л дардсан юм асуудал байхгүй. Энийг би дотоод хяналтын одоо ажлын хэсэг байгуулж энийг нь шалгуулж иж зөрчлөөг нь тогтоосон юм асуудал байна. Наа чи одоо Дастан, Ресчан гэх 3 компани байгаа. Баян Улгийн аймгийн. Дастан, Ресчан, Хазина гэдэг 3 компани. Тэгээд наадах чинь яасан гэхээр хилээр наад 3 чинь шатхуун одоо оруулж ирэх тусгай зөвшөөрөл байхгүй. Хууль бусаар оруулж ирээд тэгээд дээр нь чанарын шаардлага хангахгүй одоо I-80, I-92 шатхуун зарцсан ба. Тэрийг нь очиж шалгаад тогтооцсон. Тогтоогоод дүгнэлт албан шаардлага гаргахтаа өстө торгоод өгнө тийм ээ. Хууль бус орлогыг чинь хураагаад өгнө гэдэг байдлаар дүгнэлт албан шаардлага гарцсан. Тэгээ баг. Тэгээ нь юу болсон гэхээр тухайн үед одоо магнаа дарга компани удирдлагуудаа уулзаад одоо нөгөөдөл нь бас зөрчлөө хүлээн зөвшөөрөөд тийм ээ. Ингээд одоо ямар нэг арга хэмжээ аваагүй маа гэд айл шалгалт хийсэн байцаагч нар нь хэлж байгаа. Тэгэхэд наа чи ерөөсө цаана хэрвээ захиргааны зөрчил одоо захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрвээ зөрчил байх юм бол зөрчлийн дагуу заавал арга хэмжээ авах хэрэгтэй. Нэг хэрвээ чөлөөлөх юм бол чөлөөлөх үндэслэл байх хэрэгтэй. Хэрэгс тийм ээ. Наа чин тэрнээс гадна бүр гэмт хэргийн шин чанартай ийм үйлдэл байгаа байхгүй юу. Яасан бол ямар зөвшөөрлгүйгээр иргэдийг хуурж мэхлээд юм шатхуун оруулж ирээд ингэсэн асуудлыг нь өрсөлдөөний тухай хуулийн дагуу бодроо өрсөлдөө эрхлэх шинжилгээ газар холбогдох материалуудыг одоо хуулийн байгууллага шилжүүлэх ёстой. Тийм үүрэгтэй байдаг. Тэгэхээр тийм одоо илрүүлж мэдсэн бол тийм үү. Тэгээ эрүүгийн шинжтэй байна гэж үзэн штэ тийм ээ. Эрүүгийн шинжтэй байхгүй наа чи ерөөс зөв. За тэгээд энэ одоо юу гэдэг үндсэн бол байцаагчийн албан шаардлагыг тусгал биелүүл зөрчлийг арилгаагүй тохиолдолд өрсөлдөөний тухай хуулиар хэрэглэгчийн эрх шиг хамгаалах тухай хууль заасан дагуу дараах захиргааны шийдэл ногдуулна гэж. Үүнд 10 сая төгрөгөөр торгох тийм үү. Шанарын шаардлага хангаагүй шанарын доголдолтой бензинийг улсын орлого болгож үйл ажиллагаагийн зарчлыг арилгах хүртэл төр зогсоох гэдэг. Энэ ажиллагаа явагдсан уу? Хууль бус орлогыг бас бүтэн хураана гэж байгаа. Нэгэн ч явагдаагүй. Яагаад? Тэрийг нь мэдэхгүй. Одоо тэрийг нь яг жинхэнэ одоо баримтыг харуулж байгаа магнаагаас явах хэрэгтэй. Тухайн үед яг Баян Улгийн аймгаас тухайн үед бас нэг хэсэг иргэд ирээд манай дээр бас нэг шалгаад тэр нэг хохирцсан иргэд байхгүй юу? Нөгөө октан дутуу шатхуун аваад автомашин доголдсон эвдэрсэн тэр иргэд тийм ээ. Тийм шалгалт одоо магнаа дараа хийж исэн шүү дээ. Тухайн үед зөрчлийг арилгасан гэсэн. Тийм. Одоо тэрэнд нь баярлж авдгаа гэдээ ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр нь материалыг нь харах гэхэлэр ямар нэгэн тийм одоо арга хэмжээ авсан байсан тийм зөрчлөлүүлсэн материал байхгүй. Тэгээ архивыг нэлээд авах гэж хагаад энэтэй холбогдуулсан албан одоо шаардлага улсын байцаагчийн дүгнэлтийг нь гаргаж авсан. Ямар нэгэн тийм хариуцлага тооцсон барьсан үргэлжлүүлсэн юм бол
одоо байхгүй. Би Магнагийн тухай бол яг нэг хоёр юм хэлсэн. Тэр хоёр юм хэлэхдээ би агентлагийн дарга багтаа хэлсэн. Юу гэж хэлсэн гэх юм бол их хэмжээгээр торгочоо торгуулаа өөрөө хүчингүй болгочдөг эсвэл шүүхтэр очоо эвлэрчдэг гэж хэлсэн. Түүнээс би их мөнгө завшсан, авилга авсан гэж бол хэлээгүй тийм ээ. Гэтэл Магнаа юу гэж гэх юм бол одоо намайг авилга авсан гэж гүтгэсэн би хуулийн байгууллагад аюул сайхны үг одоо нөгөө юун гоё гэдэг шиг болж байгаа байхгүй юу. Хэрвээ би ингээд хэлсэн болвол тийм ээ. За торгуулийг хүчингүй болгож гэж байгаа бол таны гарт байна. Хүчингүй болгосон гарын үсгтэй тийм ээ. Эвлэрдэг байсан байна гэж би хэлсэн. Эвлэрлийн гэрээнүүд нь байгаа. Нилээд байгаа. Их мэтчлэнгийн энэ бол одоо нотлох баримттай байна. Би одоо жишээлбэл бас нэг худлаа хэлж байгаа өөрийгөө төвлөх гэж байгаа юм шиг юм бол байхгүй тийм ээ. Хүн чинь бас нэг хэлсэн үгэндээ эзэн болох хэрэгтэй. Дарга улсын ерөнхий байцаагч өөрөө тухайн компаниудаа эвлэрэх хэрэгтэй юу? Эвлэрэх эрх нь бол хуулийн хүрээнд чинь байдгүй. Танай үйл ажиллагааны хүрээнд. За манай үйл ажиллагааны практик дээр яг би судлаад үзэхэд яг өмнөх даргын Магна дээр бол байсан. Тэрнээс өмнөх дарга нарыг бол би мэдэхгүй байна. Миний хувьд бол байгаагүй. Гэхдээ миний яг өөрийн баримт заалт байд юм уу? За одоо саад компани ингүүл эвлэрж болноо. Тэгвэл эвлэрж болноо. Эвлэрэх бол боломжтой байдаг л да. Яг тэгвэл шүүхтэр чинь шүүгч тэр одоо хоёр тал нэхэмжлэгч хариуцлагч талыг тийм ээ эвлэрэх боломжтой юу гэж асуудаг байхгүй. Тэгэхээр эвлэрэх боломжтой гэх юм бол гэрээгээ байгуулчих. Тэгээд тэр гэрээг нь тэр хоёр хоорондоо гарын үсэг зураа тэр дотрыг бол хуульд нийцэж гэнэ үгүй гэдэг тэр шүүгч бол шалахгүй ш. Хоорондоо л яаж тохирцсон болвол тэрийг нь батлаад эвлэрлийг одоо батлаад нэхэмжлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ийм шийдвэр гаргадаг. Тэр бол шүүхийн практикт бол байдаг. Гэхдээ төрийн хяналт шалгалтын байгууллага тийм ээ энэ бол төрийн нэрийн өмнөөс эвлэрж гин гэсэн үг байхгүй. Төр нэгэнтээ хяналт шалгалт хийх эрхээ эдлээд үүргээ биелүүлээд зөрчлийг тогтоосон бол хариуцлагын тооцож бүрэн тооцож тэр зах зээл дээр шударга явдлыг бий болгож тийм ээ өрсөлдөөний нөхцөлийг бий болгож хэрэглэгчийн эрхийг хамгаалж цааш зөрчихгүй нөхцөлийг одоо бүрдүүлж энийг нь одоо сурталчилж бусад одоо аж ахуй эрхлэгчдэд заа нөхдүүд минь ингэдэж шүү гэдгийг нь анхааруулж авах ёстой байдал тийм ээ. Миний одоо ойлгож байгаа зарчим юм байхгүй. За тэгээд хамгийн сүүлд нь одоо тань дээр өөрөөр чинь яриулах ёстой бас нэг асуудал таны одоо ирүүлсэн материал дундаас энэ дүгнэлт байж байна. За энэ дүгнэлтэнд болохоор хэн оролцсон байгаа юм бэ гэхээр дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагч хичээнгүй эрхцүү дотоод хяналтын газрын дарга за гишүүн тэр биш эрхцүү дотоод хяналтын газрын мэргэжилтэн Итгэл Бат гэдэг ингээд энэ хүмүүс ажилласан байна л да энэ бусад юмд дүгнэлт гаргасан байна. Энийг та нэг тодорхойлж ярих уу? Тийм. Бас хэд одоо байцаагч нар ерөн дотоод хяналтын ажлын хэсэгт орж ус ажилласан. Яг хоо ажлын хэсгийг манайх ч нөгөө би ажил авахдаа эрхцүү дотоод хяналтын газар гэдэг шинээр байгуулсан. Энэ бол бусад байцаагч нартай хяналт тавих, над ч гэсэн хяналт тавих тийм. Харилцан байвиндаа хяналт тавих юм чиг үүрэг бүхий. Тэгээ чиг үүргийнхэн дагуу бас энэ гаргасан одоо энэ шийдвэрүүдэд одоо эрх зүйн талаас нь хууль зөрчиж үгүй юу гэдэг тэр саяын таны хэлсэн торгуул 268 сая төгрөгийг хүчингүй болгосон. Никийн тэр 4.9 тэрбум төгрөгийг одоо шүүхийн шийдвэрийг удаашруулсан тийм ээ. Одоо энэ баян хөлгийн шатхан үнэ компаниуд гэх зэрэг энэ асуудлуудыг дотоод хяналтын ажлын хэсгээр шалгуулсан. Шалгуулсан. Ингээд шалгуулад энийг бол үнэхээр одоо хууль тогтоомж зөрчсөн байна. Эрх мэдлээ хэтрүүлсэн байна гэдэг ийм одоо ажлын хэсгийн дүгнэлт гарсан баг. Тэгээ аюул сайхан дур мэдээ тайлбарлаад байгаа юм биш. Наа чинь бас эрх зүйч нэлээд олон одоо улсын байцаагч нар шалгаад бүгдийн хуулийн зүйл заалтынхан дагуу ингээд одоо баримт нотолгоон дээр үндэслээд ингээ гаргасан асуудал байгаа. Наад дээр чинь үндэслээд одоо жишээлбэл одоо нэг улсын байцаагч одоо намайг ажлаас халаад ингэсэн энтергээ явж байгаа. Тэрийг бол ажлаас халах арга хэмжээ авсан. Зөвхөн ажлаас халаад эн чинь зогсохгүй. Яг тэгвэл цаанаа эн чинь бас эрүүгийн шинжтэй гэж үзээд бас холбогдох хуулийн байгууллагт нөхсөн. За. За тэгэхээр бол энэ тухайн үед ажиллаж исэн байцаагч нар нь өөрөө үндсэндээ эн чинь өнгөрсөн хугацаанд 2-3 жилийн хугацаанд хийсэн ажлаа буцаагаад дүгнээд гаргахдаа энэ дүгнэлтүүд маань одоо манай гаргасан шийдвэрүүд бол одоо энэ бол одоо шудраг бус шийдвэр гаргасан байна гэдгийг л дүгнж гарсан асуудал болчих гээд шүү дээ. Дотоод хяналт тийм. Дотоод хяналтаасаа тийм үү. Өөрөөгөө хянсан гэсэн үг шүү дээ дотоод хяналт тийм ээ. За тэгэхээр энэ олон компаниуд одоо ирсэн юмуд бол
Энэ олон асуудлуудыг хүчингү болгосон, хоо магна дараа дахин гомдол гаргасныг хүчингү болгосон, тэ торгуул тавигдсан, торгуулыг одоо хүчингү болгосон нийт одоо 2013 4 сарын өдрийн байдлаар нэг нь 442 нэг дугаартай албан бичгээр тухайн аж ахуйн нэгжид ногдсон нийт 268 сая төгрөгийн торгуулийг хүчингү болгосон байна гэдэг ийм өгүүлбэр. Аж ахуй эрхлэгчийн зөрчлийг арилгасан байдлыг давтан хяналт хийж улмаар хяналт шалгалтын дөң үндэстэн шийдвэр гаргахыг хууль тусгаалan заасан байгааг зөрчсөн үйлдэл болсон. Заасны дагуу зөвхөн сайн дураараа илчилсэн байдлыг зогтоосны үндсэн дээр захиргааны шийдвэрлэлээс сүнгэлд үзүүлэх асуудлыг шударга өрсөлдөөн хэрэгжлийн төлөө газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх зохицуултыг зөрчсөн гэсэн юм дүгнэлтүүдийг одоо дотоод хяналтын газраас нь гаргасан байна гэдэг. Ийм л айхтрал юм болж тэ. Тэгээд дэд жижиг хүмүүс юу мэдхүү дарга болно гэдэг чинь гадна талдаа сайхан шоудаал тэгэл ард нь ингээл бас эрх мэдэл гэдэг чинь хэцүү юм да. Тэ. Би ч одоо дарга байж үзүүлэхээр мэдэхгүй юм. Тэ. За тэгээд одоо таны тухай сонирхъя. Би бол одоо хүний мод нэлээд дуулчих боллоо. Таны тухай сонирхъя гэж бодож байна. За Монгол Ардын намын 27 дугаар хурлаас та Монгол Ардын намд өрсөлдөж ирсэн. Тухайн үед одоо Монгол Ардын намын даргын албан тушаалд өрсөлдөж байлаа шүү дээ. Албан тушаал биш юм да. Сонгуульт ажил те. Дард тухайн одоо юу гэдэг Мегомбын инх болч гэдэг юм уу те. За тэгэл Санжийн баяр 30 намбрын инх хоёргаач гэдэг юм. Ийм хүмүүстэй эд зэрэгсэж бас залуу хүний хувьд өрсөлдөж гарч ирсэн. Одоо доороос хүчтэй гарч ирлээ те. Залуучин төлөөлөл болж. За тэгээд ер нь танай ардын нам өөрсдөө шинжлэлийн талаар ямар бодолтой байна? Залуучуудын шинжилэл хийгдэж байна уу? Эсвэл нөгөө хөвж ахнаар чи ширээгээ зурчаад шашаваа гэдээ тангараад байна уу гэдэг асуулт байна. За улс төрийн намууд одоо ер нь олон нийт бас нэлээд дургу болсон байна. Дэмжихээ бас болсон байна тийм. Намд итгэл аюу багассан байна. Юунаас улбаатай гэдгийг ярих хэрэгтэй. Яг одоогийн эдийн засгийн хямрал, төрийн хямралыг харахад тийм ээ. За одоо энэ төрийн дээр нам гарцсан. Намын дээр хэсэг бүлэглэл гарцсан. Ингээд энийг одоо асар одоо эрүүл бус хуульдаа ийм булхайлуур болгоцсон. Ийм асуудал байдаг. Тэгээ энэ төрийг эрүүлжүүлэх энийг хийхин тулд улс төрийн нам нь өөрөө эрүүл байх хэрэгтэй. Гэдэг үндсэн дээр тийм ээ Монгол Ардын намын шинжилгээ хороо байгуулаа. Одоо би шинжилгээ хорон дээр явж байгаа. Бодлогын зөвлөлийн дараагаараа нөхдөдтэй хамт ажиллаж байгаа. За ингээд Монгол Ардын намыг шинчлэх энэ одоо хөдөлгөөнийг өрнүүлсэн. За дотор нь бол маш асар их асуудал байсан. Нам доторх одоо авилга, ялах, хоолын асуудал их мэтлэн анх дэлгэж тавихад бол нэлээд дарамтчхалттай сүрдүүлэг занал хийлэлтэй нэлээд хэцүү байсан. Гэхдээ одоо бол нам дотор бол бас нэг чөлөөт юм уур амьсгал байна. Хүм үгээ хэлж чадж байна, илэрхийлж чадж байна, шүүмжилж чадж байна. Залуучуудаа сонсож байна. Одоо бодлого гаргах төвшөнд оруулж чадж байна. А дутагдaltaй зүйлүүд бол нэлээд байгаа. Дутагдaltaй зүйлүүд бол байгаа. Тэрийг бол нуухгүй үсэхгүй. А гэхдээ энийг бол ер нь улс төрийн нам гэдэг бол бодлого гаргах юм институт байх хэрэгтэй. Бодлогын цэвэр одоо оюуны тийм ээ бодлого боловсруулаа энийг хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн мандат итгэлийг аваад төрийн эрхээр дамжуулаад энийг хэрэгжүүлдэг. Тэр бол улс төрийн намаар дамжуулж бизнес хийнэ гэсэн тийм ойлголт бол байж болохгүй. Энэний төлөө бол яваад за Монгол Ардын намын даргад өрсөлдсөн тийм ээ дотор намд бол шинжилгээ уур амьсгалыг авчирч чадсан гэж үздэг. Тухайн үед дэвшүүлж ирсэн одоо нэлээд их төрмөө өрчдөх олон хөтөлбөрүүдийн 70 орчим хувийг нь намын 27 дугаар их хурлын бодлогот нь тусгасан. Одоо намын удирдлага намын даргатаа бол хэвэн харилцаатай. Ер нь болж утгагүй асуудал байх юм бол очоод одоо шүүмжилж болж байгаа тийм ээ. Шүүмжлээ тэрэн дээр нь саналаа оруулж болж байгаа. Сайн өөрчлөлт хийж чадсан байна гэсэн үг шүү дээ. Тухайн үед бол хүлээж авдаггүй, оруулдаггүй тийм ээ. Тийм байлаа шүү дээ. Гэхдээ энд бол цаашдаа өшөө явна. Энд дээр бол зүгээр нэг намын шинжилгээ гэдэг бол зүү авсан юм шиг ганц 2 жилийн их ажил бол биш. Энийг бол цааш нь хийн. Ингээм бол зөвхөн тэмцэл хийгээд тийм ээ гараа зангидаад ингэснээр үр дүнд бол хүрэхгүй. Заримдаа хүмүүст нөлөөлөх, ойлгуулах, дотор нь намын гишүүдтэй ажиллах тийм ээ ухаан зарцуулах, заримдаа бол тэмцэл зарцуулах, аль алийг нь шийдвэрлэж ийж энийг бол хэсэг хугацааны дараа тэгэхээр орчин үеийн нам ямар байх хэвээр, ард түмний дунд яаж ажиллах хэвээр, яавал ард түмнийхээ хэмжлэгийг авах хэвээр, ийм болгож орчин үеийн нам болгож өөрчлөгдөх хэвээр. Энэний төлөө бол би одоо хүртэл залуу хүний хувьд тэмцэл сүүлийн 2 3 жил
бас янз янзын тэмцлүүд хийгээд байгааг харж ирсэн л да. Сүүлийн 2 3 жил биш чинь 2012 оноос хойш л би таныг мэдэх болсон юм. Зүгээр манай нийгэмд болж бүтэхгүй байгаа юм юу вэ нэ? Яавал зөв болох вэ гэдэг асуултаар одоо энэ удаагийн нэвтрүүлгийг өндөрлөж бодож байна. Шудраг эс ерөөсөө хаана алдагдсан. Шийдвэр ялангуяа энэ эрх баригч шийдвэр гаргагч дарга нар болгол тийм ээ. Ард иргэдийгээ одоо төрөл бүрийн хууль дүрм журмаар одоо дарамтлж шахаж тэрийг зөрчих юм бол торгож шийтгэж хорж хасдаг тийм ээ. А гэтэл өөртөө шүүх хууль дүрмийг бол чөлөөтөө зөрчдөг болсон. Энийхээ төлөө хариуцлага хүлээж үгүй ус төржөөд хүнд нь итгэх нь айгүй хэцүү. Гараал нэг юм хэлэхэд нөгөөх нь үгээгээ өөрийгөө яад. Тэгээ тэрэндээ мөнгө зарцуулаад ингээд сурталчилгаа хийдэг. Ард түмнийг төөрөгдүүлдэг. Тэрнийхээ төлөө одоо ус төржүүлээ хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Шүүхтэр айгүй их асуудал байдаг. За шүүгчдэр одоо цалин өндөр та бүхэн гарч иж энэ байдлыг засахгүй болвол тэгээ эн чинь бол одоо нөгөө хуучин байсан улс төрчдийн тогтоож өгсөн сууль хийж өгсөн сууль шүү дээ. Тэгэхээр та нар суурьаар нь хөрсөөр нь авч яах гэсэн үг болчих. Хөрсөөр нь энэ бол ерөөсөө цогц системээр явах хэрэгтэй. Систем зөв тогтолцоо авах хэрэгтэй, зөв хүмүүс авах хэрэгтэй, зөв бодлого авах хэрэгтэй. Тэгээ тэрийг олонхоор олонтойгоо нийлж байгаа ил тод хийх хэрэгтэй байхгүй. Би сая шүүхийг ярьдаг айгууш. Шүүгчд цалингийн асуудал байдаг шүү дээ. Өндөр цалин авах юм бол нэг шудраг болчих юм шиг. Тэр хязээж бод. Хичнээн өндөр цалин авсан гэсэн ямар нэгэн нөлөө заавал шүүхийг заавал хяналттай болох хэрэгтэй. Заавал шүүгч гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх. Шалгагддаг. Ямар нэгэн хариуцлагын тийм механизм байж иж цаашаа явах хэрэгтэй дээ. Шүүхтэр одоо миний практик байгаа. Ерөөсө чөлөөт одоо мэтгэлзээний зарчмаар хардаг шнэ кинон дээр гарахлаарэ гол нотлох баримтаа яг шүүх хуралдааны процесс дээр гаргадаг. Яг бол тактик. Ихэмжлийнхаа одоо бичсэн шаардлага хариу тайлбар дээр хамаагүй юм гарахгүй шүү дээ. А тэгэхэд тэр шүүх бол тэр нэхэмжил одоо шүүх процесс дээр юу ч хэлээд нэмэргүй тэр сонсов. Нотлох баримтчнээр гаргаад одоо кинон дээр гардаг шиг энэ гэрчээг оруулаад тийм ээ. Гин чин нөгөө шүүгч нь нотлох баримтыг нь үзээд ийм тийм байна. Тогтоолоо гаргахтаа ерөөсөө нэхэмжил нь ямар байна? Хуулаад copy paste. Хариуцлагчийн тайлбар нь юу байна? Copy paste. Тэгээд дүгнэх нь ингээ гаргаж байгаа. Хариуцлагын асуудалтай юм уу? Цэвэр хариуцлага тогтолцооны тийм асуудал байна. Бүх талдаа хяналттай байж ич ингэж хамгийн гол нь шүүх шудраг байх хэрэгтэй. Шүүх шудраг. Дарагт цэрэг, баян ядуу тийм ээ. Ядарсан одоо даварсан бүгдээр ингийн ижил тэгш шүүжиж энэ ч хүн чинь айхаа айцтай хууль захирагтаад ингээд тогтолцоо чи эрүүлжээд ингээ явах. За тэгэхээр шудраг манай өнөөдрийн төлгөө шудраг өрсөлдөө эргэлжийн төлөө газрын дарга асан одоо эдийн засагч доктор Аюур өргөдөн орслоо. Үзэгч та бүхний шудраг ариа ток шоу нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авч үзсэнд баярлалаа.